Шууд телевизийн сурвалжлах групп Ховд аймгийн Цэцэг сум за хөшөөтийн тосгонд ажиллаж байна. За миний ард харагдаж байгаа энэ хэсэг бол хөшөөтийн тосгоны дэргэдэх хөшөөтийн нүүрсний уурхаан одоо хөрсгуулалтын байдлыг одоо харуулж байгаа юм. За хөрсгуулалтын ажил одоо хийгдэж байгаа болохоос биш хөшөөтийн уурхаагаас ярантын момтоор бүгд намд гитард улс руу нүүрс тээвэрлэж гарах ажил төр зогссон байдалтай байгаа юм байна. За учир нь хөшөөтийн уурхаагаас Ховд аймгийн Булган сумын ярантын бомт хүртэлх хар замын одоо ажлыг бүгд намд гитард улсын хөрөнгө оруулалтаар хөшөөтийн уурхаа дээр үйл ажиллагаа явуулж байгаа Мон Инко компани одоо барилгын ажлыг захиалж гүйцэтгүүлсэн боловч тухайн замыг одоо улсын комисс хүлээж авахгүй байгаа. За түүнээс шалтгаалаад нүүрс тээвэрлэлтийн ажлыг бол төр зогсоосон байгаа юм байна. За гисэн хэдий ч хөшөөтийн уурхайг дагаж за хөшөөтийн тосгоны одоо үйл амьдрал өдөр тутмын одоо үйл ажиллагаа бол харьцангуй нэмэгдсэн, иргэдийн шилжилт хөдөлгөөн бас харьцангуй нэмэгдсэн гэдгийг мэдээллийг орон нутгийнхаа өгч байгаа. Нутгаас нэлээд авсаа өрх болгоноос нэг аваад байгаа шүү дээ. Яг нүүрс тээвэрлж байна. Одоо яг ямар ажил хийгдээд байна? Тээвэрлж байгаа байх одоо хөрсгүүлэлт гэж байна шүү дээ. Нүүрс тээвэрлэлт хийгдэж чинь яаж вэ? Нодлон нэг удаа нэг гадагш нэг тээвэрлэлт хийсэн. Энэ жил мэл бол хийгдэг үл байгаа шүү дээ. Хөшөөтийн тосгон одоогоос 2 жилийн өмнө 300 гаруй оршин суугчтай байсан бол өнөөдөр 1000 гаруй хүнтэй болчиход байна. Хөшөөтийн уурхайд Ховд аймгийн Цэцэг, Дарив, Алтай, Зэрэг, Манхан, Булган зэрэг сумдын иргэд голцоо ажиллаж байна. Уурхайн хөрс худалдаа ажил хийгдэж байгаагаас болж тоосчлт их хэмжээгээр дэгдэж орон нутгийн иргэдийн санааг зовоох болжээ. Тиймээс тосгоныг нүүлгэн шилжүүлнэ гэсэн амлалтандаа уурхайн эзэд хүрэх ёстой гэж орон нутгийнхан үздэг юм байна. Хүрэхгүй бол саяхан байгуулагдсан үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулаад дараагийн шатны арга хэмжээг авахар зэгсэн байна. Тоосоор бол ерний тосгонд бол битүү болж байгаа шүү дээ. Ялангуяа нэг салхи багтаа үед бол манай энэ шатаа голцоо шуурч чаддаг газар. Шуурч байгаа үед бол яг хөө тэгээд бас нэг хагастай авах хэрэгтэй. Шуураагүй үед бол үнэхээр хүнд. Тэгээд энэ тоос шорооч нь бас хоёр ямцтай энэ тэсэлгээ. Өрмний тоос ч бол ер нь хүний уушгинд очиод тогтчихдаг тий. Би ч одоо масараа уурхаагаар ажиллаж байна. Зүгээр энэ байгалийн шороод салхины шороо тоос бол нэг өөртөө бас одоо бүр жижигрүүлээд арах юм бол байгалийнх нь бөндгөр нөгөөх нь бол гурвалжин байх жишээтэй. Энэ тоосчлол бол ер нь хэцүү л дээ. Ер нь хүний амьдралд ер нь ортой. За яах вэ гэх маньууд ч одоо хамаатай гэж бодоход нүүр хөөхтөд бол үнэхээр хүндтэй. Энэ нүүрсийг одоо хэдэн жил дарахв те энэ гадаад руу зөөн энэ төр гэсэн асуудал нь бол тийм нэг талдаа бол зөвч юм шиг. Нөгөө талдаа бол энэ тосгоны бол энэ иргэдийн нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал үнэхээр хүнд болсон тий. Одоо яг шороо тоосон дотор л одоо амьдарч шүү дээ тий. Одоо тэгээ энэ нөхдүүд эхлээд эрэхтэй бол сайхан ярьсан л та тий. Ерөөсөө энэ тосгоныг бол сайхан болгочих нь сургууль цэцэрлэг барина, эмнэлэг барина, баг сургууль барьж өгнө. Тэгээд цахилгаан станц барина гэсэн одоо тэр амлалтууд бол байхгүй. Тийм учраас одоо энэ бид нар бол энэ хэлсэн амлалттай хүрэхгүй бол ер нь тэгэл бас асуудлыг бас урсгаж ярил гэж одоо явж байгаа. Хэдийгээр хөшөөтийн уурхайг Мон Инко компанид хөрөнгө оруулалт хийж ажлыг нь идэвхжүүлж айл бүрээс нэг хүнийг ажилдаа болгож байгаа нь сайшаалтайч одоогоор хөшөөтийн тосгон болон ирээдүйн иргэдийн амьдрах орчныг догшуулах дэд үтцээ нийгмийн асуудлаа бүхэлд нь шийдэхгүй хүнийх рүү хандаж байна гэж хуучин уурхайчд нь үздэг юм байна. Үндсэндээ Мон Инко компани ажилд сэтгэл дундуур байдаг гэсэн үг юм аа. Энэ ерөөсөө энийг одоо энэ ажилуулах шаардлага алга ба шүү дээ. Чи амт нэг юм байдал хүргэчихэд энэ дээрээ мэдсэн байхгүй энэ чинь нүүрс нь түүхэгээр гардаг нь гараад ингээл хийдэг нь хийгээл баяждаг нь баяжл байж. Манай ус ингээд дотор нь байж ямар ч юм мэдсэн байхгүй ингээл амт дээрээ дооройж нэг халуус хүмүүс бариад өгөхөд барьсан байхгүй ингээд байж л шүү дээ. Тэрнээс алгадаг юм байхгүй өөрөөсөө их тансаг ян зүрээ юу идэл суусууд энэ цайлын хүртэл хоёр өөрлөг шүү дээ. Хөшөөтийн уурхайд ажилд орсон нутгийн иргэдийн цалин дунджаар 300 орчим мянган төгрөг байд юм байна. Гэхдээ тэд ихэвчлэн нарийн мэргэжлийн инженерийн ажил хийдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.